Монголчууд бид нар өөрсдийгөө тэнгэртэй ард түмэн, тэнгэр язгууртай ард түмэн, тэнгэрлэг ард түмэн, тэнгэр заяатай ард түмэн гэж хэлдэг. Энэ болгон бүгд тус тустай ойлголт. Тэнгэрлэг ард түмэн гэж өөрсдийгөө тэнгэрлэг Монгол гэж хэлж байгаагийн учир нь юу юм гэхээр та өөрийнхөө тархийг тэнгэр тархи болгож хөгжүүлсэн. Тэнгэр тархи болгож хөгжүүлсэн хэрээрээ хэмжээгээрээ тэнгэрлэг гэж хэлж байгаа. Монголын ард түмэн тэнгэр тархийг хөгжүүлснээр 13 дугаар зуунд нийт даяараа тэнгэр тархийг хөгжүүлснээр оюуныхаа потенциалын 40-50% ашигласан байсан байна. Чингис хаан тэгээд оюуныхаа потенциалыг 40-50% хүргэж ашиглаж чадсандаа монголчууд нийт даяараа моны онолд боловсрч хөх Монгол эрг хүн болж чадсан байсан. Өөрөөр хэлбэл амьдралын одууд болж чадсан байсан. Одоо бол юу Чингис хаан бол энэ ард түмнээс бүр цоо илэг гарч боловсрч гээгэрч оюуныхаа потенциалыг 80% хүргэж ашигласан. Тэгээд тэнгэр бөө болж чадсан. Тэр хүн бол онгодын бөөнөр шиг хоёуг хувц өмсөж хэц тэнгэрийг дэлдэж бөөлдөг. Тэр бол шууд тархиараа тэнгэр болсон хөгжсөн тэр тэнгэр тархиараа бөөгийн тэнгэр тархиараа мөнх тэнгэртэй холбогдож өгөгд мэдээллийг шууд авч ашигладаг байсан баг. Энэ бөөгийн тэнгэр тархийг хөгжүүлснээр Чингис хааны тархины потенциал бол 80% хүрсэн баг. Ингэснээрээ Чингис хаан бол амьдралын одоо суутод болж боловсрлороо чин цол гэгэрлэрийг гис цолыг авч Чингис нэрээр тодорсон байж байгаа. Тэр 80% гэгэрлэн Чингис нэрээр тодорч гарч ирсэн. Тийм учраас Чингис гэдэг нэрээ бол хамаг их Монгол улсыг байгуулад их хаанс ор суухта авсан байна. Тэгэхээр монголчууд ингэж энэ гэрийн онол, моны онолд боловсрч өөрийнхөө тархийг тэнгэр тархи болгож хөгжүүлж чадсанаар тэр тэнгэр тархи нь бол өөрийнхөө хөгжлийн янз бүрийн төвшөнд байгаа. 10, 20, 30, 40, 50, 60. За тэгээ 40-50-аас монголчууд 13 дугаар зуунд 40-50-аас дээш гарч чадаагүй. Тэгвэл энэ төвшнийг л тэнгэрлэг гэж хэлж байгаа. Арай тэнгэр биш. Тэнгэрлэг рүү өгсөн гэсэн утгаар тэнгэрлэг гэж хэлж байгаа. Тийм учраас тэнгэр тархийг ямар нэг хэмжээнд хөгжүүлсэн монголчуудыг тэнгэрлэг монголчууд гэж хэлж байна. Тэнгэртэй монголчууд гэж хэнийг хэлж ирсэн бэ гэхээр удмын чинь ээж аавын чинь аль нэг талд бүр хичнээн чиний мэдэхгүй хичнээн дээд үе дотор чинь дээд үеийн чинь өвөө эмээнэр дотор хэн нэг нь бүгдээрээ тэнгэр тархийг хөгжүүлсэн байсан. Тэднэр дотроос нэг хэсэг нь юм уу хэн нэгэн ч юм уу тэр тэнгэр тархийг хөгжүүлсэн чадвараараа хамгийн өндөр гарч ирсэн. Тийм хүмүүсийн оюун ухаан буцаад өнөөдөр бөө болж байгаа хүмүүсийн бийд бууж ирж байгаа. Тэр оюун ухаануудыг хүн байхдаа тэнгэр тархийг хөгжүүлэхдээ бүр өндөр түвшинд хөгжүүлж чадсан тийм хүмүүсийн оюун ухааныг тэнгэр гэж нэрлэдэг. Тэгээд өнөөдөр бөө болж байгаа улсууд ч бүгд тэнгэртэй хүмүүс биш. Цаана өөрийнх нь бид 40 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12 сахиустай онгодтой гэж яриад байгаа чинь тэнгэртэй. Тийм хүнийг тэнгэртэй. Тэгээд ийм ямар хүнийг энэ тэнгэрүүд дээр сонгодгийг гэхээр тэнгэр тархиа хөгжүүлж чадсан хүнийг тэр тэнгэрлэг хүнийг дээрээс тэр тэнгэрүүд сонгодог. Тэнгэр тархиа хөгжүүлж чадсан хүнийг тэнгэрлэг Монгол гэдэг юм бол тийм хүнийг дээрээс харж байгаа дээд оюун ухаан тэнгэрүүдтэй тийм хүнийг бас тэнгэртэй хүн гэж хэлдэг. За тэгвэл тэнгэр заяатай монголчууд гэж хэнийг хэлдэг гэхээр энэ дэлхий дээр байгаа зөв хүн болгоны хувьд зөв орших, зөв амьдрах, зөв хөгжих, зөв засаглах, зөв мандан бадрах гэсэн мэдүүл зохио буюу суу ухаан байна. Энийг бол эцэг тэнгэр буюу мөнх тэнгэр эцгийн эрдмийн сан гэж нэрлэдэг. Энэ эрдмийн сангийн мэдүүл зохиод боловсрсон хүмүүсийн биеэр 10 төрлийн энерги сүлжиж яадаг.
тэр хүнийг насурахад, тэнгэр талихад тэр 10 төрлийн энерги нь хөх толгон дээр нь хураагдаж хүний мөн чанарыг дугсын дамжуулж дээш нь тэнгэр рүү гаргаж өгдөг, буудаж өгдөг. Тийм учраас Монгол хүний хөх толгон дээр мөнх тэнгэрийн буу гэдэг юм уу, мөнх тэнгэрийн ном сум гэдэг юм уу, тийм зүйл ажилладаг. Ингээд 10 төрлийн эрчим хүчээр буудуулсан мөн чанар бол шууд мөнх тэнгэрийн оронд гардаг. Тэрийг би хүний зурдын төрлийн тэр хүний биенээс мөн чанар гарсан даруй гэрэл хурц гэрэл орж хардгаа. Тэрийг олж харж нэгдэж чадвал шууд мөнх тэнгэрт гардаг гэдэг чинь энийг хэлж байгаа. Тэгээд мөнх тэнгэрийн хөх толгон дээрх мөнх тэнгэрийн буу хүний мөн чанарыг нуруу нугсын дагуулад тэгээд энэ эргүүлгээр толгооны оройны эргүүлгээр дээшээ гаргаж өгөхөд тэр мөн чанар маш тийм гэрэлтэй орон зайгаар яваад мөнх тэнгэрт нэгддэг байгаа. Маш хурц гэрэлтэй орон зайгаар явж. Энэ хурц гэрэлтэй орон зайг бол тэнгэр заяа гэж хэлдэг. Тэнгэр заяа гэж нэрлэдэг. Тэнгэр заяатай монголчууд гэж энийг хэлдэг. Тэнгэрээс эрэхтэй буцахтаа маш их хурц гэрэл, цагаан гэрэл дундуур явж, ариусч бүх юм нь тэрүүгээ тэр замаар ариун мөн чанарууд л явдаг. Ариун оюун ухаанууд л явдаг. Тэгвэл өнөөдрийн энэ барууны суурин соёл иргэншлийн энэ хөгжлийг бүтээгээд байгаа энэ шинжлэх ухааны мэдлэгийг юу гэдгийг гэхээр ээжийн талын хөгжлийн сангийн мэдлэг гэдэг юм. Энэ мэдлэгт боловсрсон улсуудын биеэр 10 биш 9 төрлийн энерги сүлждэг. Тэгээд тэр хүнийг тэнгэр талихад нөгөө 9 төрлийн энерги дахиад хөх толгон дээр суглаад тэр хүний мөн чанарыг нуруу нугсаар нь дамжуулж толгоон оройд хас эргэлтээр дамжуулж дээш нь тэнгэр рүү буудаж өгдөг, гаргаж өгдөг. Ингэхэд тэр 9 төрлийн энерги бол ямар ч хүчтэй байгаад 10 төрлийн энергиэр буудагдаад мөнх тэнгэрт хүрдэг шиг хүрч чаддгүй. Тэгээд энэ хоосон орон зайд гараад ирдэг. Тэгээд тэр чинь нөгөө 40 сонгоо хүлээх болдог. Тэгэхээр энэ өвгдийн сууханд боловсрох бол биднийг үхэх үед тэнгэрт очих уу, эргэж хүн бол төрөх үү гэдэг энэ хойд хувь зайгаа шийдэхэд хүртлийн хэрэг болдог. Энд боловсрч чадсан нь бол тэнгэр тархийг ямар нэг хэмжээгээр хөгжүүлж тэр тэнгэрийн орноо гарах боломжтой болдог. Энд боловсрч чадаагүй шинжлэх ухааны мэдлэгтэй хөтлөгдөөд энэндээ зууралдаад дуусч байгаа нь бол тэгээ эргээд хүн бол төрөх заяа тэнгэрийн оронд бол гарч чаддгүй. Ийм нарийн зүй тогтол байдаг. Тэгвэл тэр 10 төрлийн эрчим хүчээр мөн чанар нь буудагдаад мөнх тэнгэрийн орон руу тэр гоё цагаан гэрлэр одоо манайх нэг улаан хевсгээ тэгдэг шүү дээ. Улаан хевсний баяр, улаан хевснэр яах ч вэ? Хүлээ авалт ч вэ? Тэрэн шиг мөнх тэнгэрийн хүлээ авалт бол цагаан гэрэлтэй орон зайгаар явагдав. Тэрүүгээр хамгийн эрхэм дээд хүн байхдаа тэнгэр тархийг хөгжүүлж чадсан энэ зөв орших, зөв амьдрах, зөв хөгжих, зөв засаглах, зөв мандан бадрах суу ухаанд боловсрч чадсан хүмүүсийн оюун ухаан тийш явдаг. Тийм тэр цагаан орон зайг бол тэнгэр заяа гэж хэлдэг. Тэгвэл одоо дөрөвдөх нь тэнгэр язгуур гэж юу юм гэж. Тэнгэр язгуур гэж юу юм. За тэр тэнгэрийн оронд гарцсан тэр мөнх тэнгэрийн оронд тэр гоё 10 эрчим хүчээр буудуулаад мөнх тэнгэрийн оронд гарцсан. Тэгээд буцаад мөнх тэнгэрийн орноос дэлхий дээр бууж ирж байгаа энэ оюун ухаануудыг тэнгэр язгуур гэж нэрлэдэг. Тэгэхээр өнөөдөр энэ лекцээр би та бүхэнд монголчууд энэ тэнгэрлэг, тэнгэртэй, тэнгэр заяатай, тэнгэр язгууртай гэдэг ойлголтуудыг ялгаж ойлгож чаддаг байсан.